왜 шүлсээ тэгж болохгүй. За өдрийн мэндэ малгай яагаад өмсөд байгаа гэхээр миний малгай энэ чийг нь жоохон агшаад байгаа. Ер нь энэ савг ширийн идэлүүд жоохон агшдаг. Энийг залуу за юм аач. Ваги тэгээд алтка тэгээ сая энэ одоо энд байж байгаа энэ тэмээ унтсан манай пэйжинд алтка гэдэг энэ залуутай сая жоохон чаатлаад тэгээ юуны тухай чаатсан бэ гэхээр аяллаа тухай жоохон чаатлаад тэгээ сая асрал тайрхан руу сүүлийн үед манайхаа айгүй ихтэй асрал тайрхан руу явдаг болжээ. Тэгээд чи чимээгүй байж л та. Оочгоо. Энийг очиж тэр юмараа тоглол. Тэгээд яг бусад улсуудад бас сонирм хэрэгтэй болов гэж бодоод нэг юм ярих гэж. Тэрний юу гэхээр яг тэгээд хүмүүс бол олон янзаар л аялж байгаа. Хүн болгоны одоо аялалдаа юу авч явдгийг би яаж мэдэх вэ? Тэгтээ манайх яаж аялдаг вэ гэж. Одоо энэ дотоодын аялал амар хөгжиж байгаа юм билээ. Ер нь бол 100 гээд хөдөө явж байгаад бол за ялангуяа наадмын үеэр наадмын нэг олон өдрийн нэг амралт байгаа шүү дээ. Тэрүүгээрч тэр за наадмын дараа тэр 8 сард тэр ер нь бол ингээд хөдөө явж байгаад зам дагуух. За одоо 9 тасархай ч юм уу одоо тэрнээс цаашаага одоо баруун тишгээ бол одоо 9 тасархаагаас эхэлж байна да. Тэгэл тэрнээс цаашаага тэр улаан зутгалангийн тэр авч юм уу тэрхийн цагаан ч юм уу те ингээд ер нь хүмүүсийн зам дагуу байж идэг тэр юунууд буудад гэр олдохооргүй хэмжээний тэгээд ингээд уулын аманд эдэр бол зарим тохиолдолд бүр өстө жоохон алсхан шиг майхан атгах чигээд ихлээр бүр майхан ч яхааргүй амар явдаг. Манайхан ер нь амар явдаг болцсон. Энэ их сайхан зүйл л дээ. Ер нь бол энэ улсын иргэн босны хувьд бол эх орноо үзэж эх орныхон байгальд амарч явна гэдэг бол энэ чинь сайхан зүйл шүү дээ. Энэ чинь буруу юм ерөөсөө биш. Бид нар ямар уул уурхайг энэ газрын үрсийн малтаад байгаа байж үзэж харж л явж байгаа юм чинь. Тэгвэл аялал явахад олон ийм гоё тансаг явдаг усуд бол байна. Бас бүр ингээд аяллаа чиргүүл мэргүүлтэй, аяллаа машинтай аж байна, аяллаа чиргүүлтэй аж байна. Тийм усуд байна. За ер нь бол дийлэнх нь надтай адилхан явж байгаа бах. Дийлэнх нь бол одоо өөрт байгаа машиндаа л одоо тэгээ хамаг юм ачиж барайл тэгэл явж байгаа. За тэгээд энэ би ч бод сүүлийн бас 7-8 жил бас явчихлаа. Тэгээд энэ аялаж явхад юу чухал байдаг вэ гэж. Тэрний тухайн жоохон ярьчих л гэсэн. За машинд бол за ямар машинаас шалтгаалаад за ер нь ихэнх нь л өндөр тэргээр явж байна да. Тэгээд жижиг тэргээрч явж байгаа усуд байгаа. Тэгээд явахаа өндөр тэргээр би өөрөө бас нэг өндөр тэргээр явж ирсний хувьд хамгийн чухал юм дугуй. Ер нь нэг хуучин дугуй муутай ч юм уу илэгдсэн найдваргүй тийм дугуйтай явбал өөрөө л зовно. Аяллаас ер нь машинаас өөрийнхөө машин тэрэгнээс дугуй харамлаад хэрэггүй шүү.
За. Энэ хамгийн чухал зүйл шүү. Хамгийн чухал зүйл дугуй. Би олон удаагийн аялал дээр дээхэн үед юунд завхнаас хөвсгөл рүү явж байгаа дугуй муутай явж байгаа дугуйгаа 2 удаа хагалаад би ястэ илгэр эвтчихсэн. Нэг дугуй хагараад тэгээд запаасаа тавьж явж байгаа запаас маань хагараад тэгэл ястаа эзгүй хээр газар ястаа нусаа ацартаа наажсэн. За тэрнээс хойш би ястаа нэг хашир хүн гэж нэг хаширсан үнийг хилдэг гэчээр тэрнээс хойш ястаа дугуунд мөнгө харамлахаа болсон. Хамгийн сайн чанарын тэгээд болж игэл шаврын дугуй. Шаврын дугуйч олон дотор олон янз байгаа шүү дээ. Ер нь тоо мэдгүй надад Samsung-аас илүүтэйгээр тоо их зүгээр санагдсан. Yokohama эдгээр Японы солонгосын олон брэндүүд байна л. Хятадын ч гэсэн сүүлийн үед бол айгүй олон дугуйнууд манайхан ер нь хятадын дугуйч гэсэн их тавьж байгаа. Самура мамура эдгэрч мгээл. Гэхдээ надад тооёгийн дугуйнууд би сүүлийн 2-3 жил биш 4 жил ч юм байна. 4 жил ер нь тооёгийн шаврын дугуйтай яваад байгаа. 105 дээрч байсан, бараада дээрч байсан. Зөөлөг тэгээд нэг амар боорцхон энэ тийм зайтай хийтэй биш. Их тийм зайтай хийтэй дугуй бас ингээд дуу чимээхтэй байд юм аа. Засмалтай явахдаа ингээд тэр чигнэ дэр гэдэг ингээд нэг байнгын чихэнтэй тэртэй. Тооё дугуй бол нэг тийм айхтар хол зайтай биш. Тэгсэн мөртлөө бас зөөлөн байдаг. Өвөлж явцдаг байсан. Өвөл зүгээр хот дотор хөдөө хээр биш л дээ. Хот дотор бол тооёгийн шаврын дугуйтай бол өвөл явцдаг гэсэн зөөлөн байхгүй юу. Хийгийн жоохон сулж байгаа л. За тэгээд дугуун дээр бити нарилаараа гэж хэлмээр байна. За дугуун дээр нарилсан хүн бол яста будаа болдг юм а гэдгийг өнгөрсөн жилийн зуны аялал дээр манай Хамаатангийн нэг үеэлийн нэг залуу бас бид нар энэ юу руу хойшоо тэр оргомжийн болон тэр бошлоо хад эдэргээд өвгөд хайрхангаа явж хагаад дугуй муутай байсан бид өвлөөлсэн байхгүй. Үгүй наа дугуйгаа сольчих оо гэд. Зүгээрээ гэд. Зөрөөд тэгэж явсан. Ерөнхийдөө жоохон нарийнсан л та. Дугуун дээр жоохон нарилаад. Тэгээ явж исэн чи яг тэр юунаас оргомжийн болонгоос бид нар доошогоо уруудаад явж байхад уулын налуу дээр зүгээр ингээд замны хажууд байсан замын голд байсан ингээд жижиг чулуун дээр нэг ургаа юм чулуу байгаа байхгүй. Тэр чулуун дээр ташраараа 2 дугуйгаа дайруулахад ташраараа 2 дугуй нь хоёулаа буудсан шүү дээ. Хоёулаа буудаа тэгээд өөрөө нэг запаастай. Тэгээд тэрэн дээр чи нөгөө дугуйны юу минийх таардаггүй. Тэгээд харьяартай л да. Тэгээд RX харьяар 2 хоорондоо таарад тэгжиж нөгөө бас нэг RX-тай харьяар тэгээ би итэргээд юм 3 машин явчихсан. Тэгээд нөгөө нэг RX-ийнхаа бас нэг запасыг хийгээд ташраараа хаг явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ улирлын дугуйнуудыг яг улирланд тааруулж явахгүй болохоор ингээд байгаа байхгүй. Өвлийн дугуйг өвөлдөн зуны дугуйг зунд нь л явж байгаа байхгүй бол. Тэгвэл ер нь зуны дугуй ч бас дотроо бас янз янз байгаа шүү дээ. Барта замд шороо энэ юунд тавьдаг дугуй байна. Зүгээр энэ засамлын нэмгэн дугуйнууд бас байгаа шүү дээ. Засамлын нэмгэн дугуй бол бас айгүй хурдан хаг явдаг байхгүй юу. Их хатуу эрдэнтэй нэгтршил өндөртэй хатуу эрдэнтэй тэгсэн мөртлөө нэмгэн байдаг. Тэрийг би яаж мэддэг вэ гэхээр манайхан мэдэн штэ бид 3 манай баг төрөг байж байгаа бид 3 нэг уршаага нөгөө чи юу вэ? Хөшөө. Нөгөө нэг бензтэй явж байгаа дугуй боддог чинь юу үзэж явлаа? Тунд говь цаана нөгөө гэж нэрээ мартчих. Тэнд явж байгаад дэржгнүүр дээр дугуйгаа буудуулаад зуны дугуй штэ. Зуны дугуй тэр чинь баг шин дугуй байхгүй юу? Шин дугуй буудчихж байгаа юм чинь. Тэгэхээр энэ засамлын дугуй, шаврын дугуй өдр чинь шаврын энэ бартаад замын дугуй өдр чинь 2 өөр зориулттай байгаа байхгүй. Тэгээ бас өвлийн дугуй зуны халуунд цагаан суурга явж байгаа буудуулсан.
Тэгээд өвлийн дугуйг бас ингээд 150-аад их халуун өдөр их өндөр хурдтай явбал үрэлт нь халаад үрэлтээс шалтгаалаа буудчихдаг гэж байгаа юм. Би буудаж үзээгүй л дээ. Гэхдээ ер нь бол улирлын имийг улирлд нь тавьж явж байгаа. Манайх бол одоо энэ өвлийн дугуйга амжиргаанаас ч болдгийм үү, залхуурлаас ч болдгийм үү. Өвлийн дугуйг 100 яачсан шороо манагцсан явж идэг. Өвлийн дугуй чи өөрөө их тийм зөөлөн дугуй штэ. Ер нь бол жоохон замаас салаад нэг ингээд шорон замаар явхад жоохон ёрдгор чулуун дээр л ер нь бөөр мөр нь хаг явна. Ер нь л жижиг юм дээр цоорч хагарч. Тэгэхээр энэ дугуун дээрээс анхаараарай л гэж. Ер нь ингээд нэг сайхан аялах гад ингээд явж хахад дугуй хагарчихлаа ёстой хог үйдэж штэ. Амар урамгүй халуунаар шатаад байдаг, авгаа хөөхтүүд хүлээгээд байдаг. Тэгээд тэд нар чи ямар хажуугаар ороод яах вэ? Тэгэл өөрөө ухандаал тэгэл бөөн ачаан дотроос доороос дугуй мууг гаргах барих. Эсвэл тэгээ ер нь дугуй солих ер нь би дургу шаад. Харин дугуйгаар зоог үлдээ гэж. Тэгээд тэрнээс хашраад тэгээд дараа нь тэгээд хагарсан дугуйгаа авч нөгөөлөх барих. Энэ сэтгэл нэг тээртэй зовлонтой. Тэгээд зам таарлдсан газруудаасаа дугуй нөхөлхөө явна. Ер нь сумын төв дээр дугуй нөхдөг газар олдохгүй ганц дугуй нөхдөг газар нь дахиад очихлаа нөгөөх нь тэгээ хөдөө өмөдөө явцсан барьцсан. Эсвэл заримдаа залхуурж малхуураад ажиллахгүй байгаа маа эдэргээд новшроод тэгээ нөгөө хагархаа дугуйтайгаа яваа л байгаа юм чинь. Тэгэл нэг аймгийн төв бараад бол тэгээ тэрнээс наар хагарчихгүй гэж яагаад байгаа юм чинь. Тэгээ чадвал уул нь хоёр запастай явуул их зүгээр л дээ. Тэгээд ер нь бол тэгээд ачаа мачаанаасаа болоод давхар дугаа авч чадахгүй. Уг нь бол үүрдэг доороо зүүдэг хоёр төрлөөр аваа явчихдаг бол амар байхгүй. Ачаан дээр тавтаа дугуулж амар зай эзэлдэг. Тийм учраас эхнээсээ л нэг сайн дугуйтай явчвал ер нь зүгээр. Ер нь болж өгвөл аялдаа явчаал хотод хүржин үедээ тэр аялгаа дугуйг сугалж аваад тэгээд өөр хот ажлынхаа оронд гэр ажлынхаа оронд тавьдаг өөр дугуй тавиад ингэ явждаг бол боломжтой бол. Аялалдаа тавьдаг нэг дугуйтай. Тэгвэл олон жил сайхан явна шүү дээ. Тэгэхгүй ингээд бүх юм дээр далхтаад байвал дугуй мэдээж өргөдөл илэгдэл дуусна шүү дээ. Тэгээ нэгдүгээр дугуй юм билээ. Би дугуйн дээр бол одоо ингэж нэг хаширсан хүн. Энд тэнд. За мэдээ тосмоос л илэрдэг юмнууд л байж л байгаа. Тэгээд болж өгөө чадлаараа л машина өндөрлөхийг бод. Чадлаараа л өндөрлө. Өндөрлөг байж ивэл зүгээр ер нь. Хүмүүс одоо дэндигээ тэглээл стандартын бус мос өдрөө манай Монгол мэдэмхийн үзөндөө хүний амаар явна гэж юу аах вэ зүгээр. Би бол машин айл болохоор л өндөрлөдөг. Гэхдээ нэх мууханаг амир болохгүй л дээ. Яагаад өндөрлөдөг вэ гэхээр ингээд засантаас гараад явхлаар ер нь бол тэгээд доороос тулчих гал байдаг. Хөдөөний зам чи ер нь тийм шүү дээ. Шорон зам чи ер нь тоороос тулчих гал дандаа унуулад явна гэдэг бол хэцүү. Тийм учраас ер нь доороос нь жоохон өндөрлөж явж байхгүй бол артлын кастраас тэгээд кастер тэгээд артлын тэр эрдүктер эдрээ цөм зогчих гол ер нь ингээд замын тэр голын тэр юунд янз янзын чулуун мул элдв долоо юмуд байж идэг байхгүй өвсөнд харагдахгүй. Тэгэхээр аль болохоор л өндөрлөөр хэл зөвлөмөр байна. За тэгээд майхан найдвартай байвал за ер нь боломжтой бол ер нь олон жил ажиллаад ирэхлээр 5 тухыг хүсдэг. 5 тух. Тэгээ хүн болгоны мэдээж миний яриаг бас зөвөр ойлгоорой манайхан. Хүн болгоны бас мөнгөний боломж, амьдралын боломж янз янз. Тэгтэл ер нь одоо манайх ч одоо шургаж ордог шиддэг майхнаас авахгүйлаад янз янзын майхан сойсоо айл. Тэгээ хамгийн сүүлд ерөнхийдөө майхан дотроо зогсохоор хэмжээний тийм майхантай болох зүгээр юм байна гэж бодсон. Төмөр арамтай. Тэр нь турбо тендийн майхнууд ер нь зүгээр. Яг го турбо тендийн тэр нэг өвлийн дөрүүлэрдийн майхнууд гарч илээ. Тэр амар овртой юм байлээ. Зүгээр угсардаг майхан нь бол зүгээр. Шалтайгаа тэгээ чиг бороо элдв долоо юм орохгүй. Тэгээд их тийм төмөр нь майхны тулгуур төмөр нь их тийм бахин байхгүй юу? Яг жоох үнэтэй л дээ. Гэхдээ өөрөөсөө юм харамлаад яах вэ? Олон жил хэрэглэх юм чинь. Би тэгээд манайх тэгээс турбо тендийн майхныг хийлдэг гуцтай зүг авсан. Хийлдэг гуцсан ч их сайн. Ер нь янз янзын газар унтын штэ нөхдүүд минь. Тийм учраас хийлдэг гуц ягаад авж ийна гэхэлэр
хийлдэг гуц жижиг чулууны өө гаргадаг байхгүй юу? Одоо ингээд чулуутай биднес зориулаад ингээд дивдэгшин сайхан цемтэлсэн юм шиг тийм байгаад гэж байхгүй шүү дээ. Овон товон янз янзын юм дээр л унтж байгаа юм чинь жижиг чулуу жижиг хайртай майртай газар ч гэсэн майхан цасаад унтахаас өөр аргагүй тийм нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгэхэд хийлдэг гудас бол ерөнхийдөө ийм жижиг шажиг чулууны өөг гаргацдаг байхгүй. Өөрөө нөгөө тэрэндээ хонкоож ороод тэгээд дээдлд нь ахаа давхар гудсаа дэвсэн шүү дээ. Давхар авч явж байгаа гудсаа. Хийлдэг гудсан дээр шууд унтвал чийг татаад. Өөрөө өглөө босгож чинь нуруу татаад босч ирнэ. Ер нь чигтэй яавал нуруу татчих гадаг чигтэй газар унтчих гадаг. Тэгэхээр ер нь бид нар бас хоньны нэхий мэхий бас авч явдаг байсан. Тэгээд яг хуу сүүлдээ ийм Монгол эсхий гудас муц, зөөлөн эсхий гудас, цагаан гудас муц авч явдаг. Монгол ер нь эсхий гудас эдэр бол зүгээр штэ. Гоё Монгол малын мах гинэ малын ноосор хийсэн. Тэгээд жидэр чи нөгөө чиг элдв долоо юмс сэргийлдэг байхгүй. Ер нь тэгээ хүүхдтэй нялх хүүхдтэй тэгээд ихтэн хүүхдтэй гэр бүлэрээ аялж байгаа болохоор аль болохоор 5 тухай л бодож байгаа байхгүй. 5 тухай. Яг уу ингээ залуучуудын энэ оффроад аялал идэр бол яах вэ? Өгсөндөө хойдлын санд унгаагаал унтаад өгнө шүү дээ. Махнаар ч яадгийг. Би одоо махнаар ч яад ингэж явж байсан үе байгаа. Тэгээ хойдлын тэгэл санд унгаагаал гуцтайгаа дэлгээл унтаад өгчдөг. Зүгээр ингээ гэр бүлийн аялалд идэр бол ер нь гоё аялах хэрэгтэй байхгүй. Гоё 5 тухтай. Тэгэхээр ингээ майхан ч найдвартай байх хэрэгтэй. Майхан. Бадмаа машин дээрхтэй чинь тэгээд юм хүүхдүүдтэй тийм яг хосоороо ингээд залуучууд эдэр бол машин дээр ингээд майхан татаад яаж ч болно л доо. Майхан дидгээд амраад явчих болно. Хүүхдүүдтэй тэгээд шээж баах эн чинь шүн мөн гарч марах янз янзын юм байж тийм чинь машин дээрээсээ буугаад ялтай юм биш. Машин дээрээсээ шээлтэй юм биш. Тэгээд хүүхдүүдтэй усууд бол ерөнхийдөө газар майхан хамаагүй дээр л дээ. Тэгээд бас нэг юм байдгийг хүмүүсийн санаанд ордоггүй нэг юм. Тэр нь юу вэ гэхэл явуулын нойл. Явуулын нойлтой байх хэрэгтэй. Та нар санаж нь үгүй манай ихнэр нэг хэсэг нэг хідэн нойл зараагүй нэг 10-аад нойл зарсан баха. Тэр ч яг нэг хурдан зарагдаад тусцсан. Тэгээ тэр нойлоос манайх одоо хятадын тийм нойл байхгүй юу? Ивгчдэг. Ивгхлээр нэг дөрвөлжин жижиг юм болчдөг, сунгачдаг. За энэ бол нэг хэрийн хүнд нэг анзаардаггүй юм шиг мөртлөө амар чухал зүйл шүү. Эмэгтэй хүнд чухал, эрэгтэй хүнд чухал. Одоо бид нар чи эмэгтэй хүн хүндэрдэггүй, эрэгтэйчүүд нь хүндэрдэг гэсэн ойлголт авах хэрэгтэй. Хүн болгоно л баадаг шийдэг. Тэгээд эн чин тэгээд яг ингээд мань мичиг одоо ингээд 0-д тухлаас сурчсан ийм улсууд чинь удаан суухлаа доороос өвс ногоо хатгах барих энэ тэргээд яг нэг 2 хөл таарсан чулуун болов олдно гэж байхгүй шүү дээ. Тэгээ янз янзын газар л явж байгаа юм чи. Тэгээд энэ зөөврийн 0-той байх бол их чухал шүү. Гоё байдгийг. Тэгээ гэр бүлийнтэйгээ явж байгаа юм чинь заавал нэг ялах шудаг хадны саагур нуухдахгүй шүү дээ. Тэгээд яг нь мэдээж жоохон зайтай холхон шиг очиж байгаа. Тэгээд алсын бараа харсан чигээ. Энэ явал стак кап штэ. 0-т явах хэвээр үндэ кап шүү. Мэдгүй өөр усуд ямар байдгийг. Би лав ингээд нэг зөөврийн 0-т одоо сүүл 2 жил явж байна. Тэгээд ивгээл тэр чинь өөр гялгар уттай байхгүй юу? Гялгар уттай. Тэгээд тэр гялгар зүтэр 0-ийнхаа юмдаг гялгар утантай ягаад амын сайн зангидаал тэгээд авч явж байгаа. Тэгээд хог таардвал хайчдаг. Тийм. Тэг чи гаднаасаа бас зүүдэг, дугуунаасаа зүүдэг яадаг юунууд бас байгаа шүү дээ энэ чинь. Зөөврийн бас ингээд хогоо ачаа явждаг. Ер нь одоо сүүлийн үед манайхан тийм айгүй хийла. Машин дотроо, кабин дотроо авч явахгүй. Хогнуудаа гаднаа авч идэг. Дээрээ ачаандаа юм уусаа артлын дугуунаас зүүждэг. Тэр их зүгээр шүү. Ерөнхийдөө ингээ хоол моол элдв толгойн хаягдл маядлууд эдэр нөгөө тийм халуунд чинь нөгөө кабин дотор авч явах үнэртэй дэдэг байхгүй. Тэгвш машинагаа гадаа. Би бод ихэвчлэн машины нөгөө дээдл том ачаатай, том ачааныхаа нэг буланд нь тавьчихдгийг. Тэгж байгаа да ингээд олон нийтийн ийм хогийн цэг таардвал хайчдаг. Ер нь бол одоо олон монголчууд хог ил хаяхаа болцсон байл. Тэр их зүгээр гоё. За тэгээ ширээ. Аялын ширээ одоо мархан аялын ширээн дээр одоо нөгөө галтхоогоо хийгээг байгаас аялын ширээн дээр яатсан та. Аялын ширээ их чухал байдгийг. Ер нь одоо ингээд та нар анзаараад байгаарай. Аялаад ирэхлээр яг ингээд нэг ингээд гоё аялна гэж нэг юм байдгийг. Гоё аялах. За болно минийгоо баярлалаа. Гоё аялах тэр нь юу вэ гэхээр
нэг сахан 5 тухтай байх. Манайх ер нь тийм гоё аялах дуртай айл. Аялын ширээтэй. Аялын ширээтэй байж бол хоол унд хийх, барих, хоол ундаа идэг мэдэг амар зэгцтэй болчдөг байхгүй. Газар тавьж идэх тэр чи одоо ингээд ундуу сундуу янз янз болоод байдгийг. Газар тавиад хүмүүс чи ингээд газар ингээд маха өвдгөл суучсан хөрхийн амтан тэгээд нэг ихтер нь газар нэг гамбанцтай тэгээд маха өршөж барайл ингээд идэх штэ. Тэгэхгүй аялын ширээтэй байх хэрэгтэй. Манайх одоо аялын ширээтэй байнга авч явдаг. За тэг хүн болгон нэг сандалтай бай. Орой үрдэш ингээд бүксээр газар дээр суугаад байлтай нь биш давграа юм ивдэн ивэд ахныг олдохтой юм олдохгүй тэгэл энэ чигтэй мигтэй бороо мороны дараа мараа тэгээ зарим явууд дунд ингээд явдал дунд аяллаа явдал дунд бас ингээд суух барих ерөөсө сандал хамгийн хойдолд ингээд хойдлын багаас хөхөд сандлууд байж идэг юм тэр тийм байдгийг юм ачтай хүртэл ингээд ийшээ гараад шаалаа гэж бодох чинь бид нар чи одоо хотоос гарч явбал Эрдэнэ сантын наадлаг цайлдгийг бидүүсний цайлдаг нэг газар байгаа. Яг тэмцээний очоод цайрах дээр бүгдээрээ ингээд сандуудад ач гаргаж ирээд пак гэдэг. Одоо сүүлийн үед одоо би бүр ингээд ямбны болоод өөрийнхөө аяллаа сандлыг миний аяллаа сандлыг томолдоо. Тэрийг ихнэртэй өгөөд одоо бүр ингээд ахаад өөр аяллаа сандал авцсан. Тэр аяллаа сандал нь яадаг вэ гэхээр хажуудын дүрслэгээс ахаад татаад ахаад жижиг мини ширээтэй. Тэр ширээн дээр копи мопогоо тавьж бай, 50 хэмгээ тавьж байд ингээд суучдаг. Бид нар нэг ингээд нэг шуурган төөгцсөн юм шиг ингээд нэг хам хум машин дотроо идэж уугаад эсвэл газар сууж байгаа тойрд сууж байгаа идэж уугаад ингээ яваад тахтай нэр тухгүй. Ер нь одоо яг урд нь би тэгж явж ирсэн л та. Гэтэ ингээ явдал болгон жил болгонд ингээ юм нэмэл байгаа байхгүй. Тийм учраас ачаа ихтэй дидий. Тэгтээд ер нь ингээ аяллаа санд мандаа татлаж матгаал ингээ суугаад тэгээд холын бараа хараад айж ууж сайхан. Тэгээд тамиг тариагаа хобби мобиг ууж муугаал. Тэ миний хөө. Тэгээд яв. Хүүхдийн сандал хүртэл одоо энэ манай можгоогийн модунагийн хүртэл сандал хүртэл байгаа шүү дээ. Жижигхэн сандал, жижиг сунцдаг сандал. Хүүхд хүртэл сандалтай. Тэгэхгүй бид нар бүгдээрээ ингээ газар завлаад ч юм уу ингээд шороо тоос өвс ногоон дээр ингээл суугаад ингээд явах бас нэг талаар хэцүү байдаг байхгүй юу. Яг одоо ингээд нэг Монгол цустай усууд нэг газар их дэлхийдээ сууж юм уу энерги минер энэ төр гэдэргээд юм ярьж л байгаа хэрэгтэй Монгол ёсмос. Одоо тэгдэг юм байгаа биз. Би одоо тэр Монгол ёсмос илтгэд одоо юм бүх юм дагж чадахгүй. А зүгээр ингээд сандалтай юу зүгээр идэв шүү. Сандалтай. Хөнжил. Хүүхдүүдэд одоо манай модунач уудаг хүнжилтэй. Одоо моллоо минийх. Одоо яа чи юм яриулаад л. Энийг Арабын нэг юм хүнжил байдаг штэ. Тэр чинь нэр нь юу вэ? Сахара билүү? Нэг юм хүнжил байдаг. Уут хүнжил. Манайх энэ аялын дэлгүүрүүд байгаа да. Тэрнээс яг уу манай залуучууд бол хоёр хүнийх нь авчихгүй зүгээр. Зүгээр юунууд мань битийн одоо ингээд хүүхдүүдтэй юм айлууд бол нэг хүнийх нь аваад тэр хүнжлийн давуу тал нь юу вэ гэхээр хөвөн давуу байхгүй. Хүүн даваа тэгээд нэлээд зузаа. Хүүхдэд ягаад уудаг хүнжил тэр чин том хүний нэг хүний уудаг хүнжил авчдээ штэ. Тэгээд тэр хүнжил чин бас ингээд задлаад ингээд том нөмөрдөг хүнжилж боочдөг ивх гээд уудаг хүнжил уудаг сахара гэдэг баха. Нэр нь араб хүнжил. Тэрийг манайхан модунаад авчдээ. Яадгүй хүүхэд нөгөөдөх шүн хучлага тийрэд идэх байхгүй. Тэгээд дээрэс нь хорхоо шавж илдэв долоо юмас сэргийлээд уудаг хүнжил дотор оруулчихдаг. Тэгээд уудаг хүнжил дотор нүцгэл унтчих. Тэгээд эхний битэр жагууд нэг гудсан дээрээ тэгэл хүнжлэрөө ягаал. За нэг хүнтэй дээл авчдаг. Манай аяллаа бас хүнтэй дээлтэй. Зөвхөн аялалд л авч явдаг. Тэгээд хүнтэй дээл за тэгээд ялангуяа манай эмэгтэйчүүд мэдж байгаа шүү дээ. Тэгэл нөмрөөл бариад замын хажууд мажуу суух барих гэх зөндөө юм байгаа. Ер нь дээд хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг самц юм уу күрдэг мүрдгэрээ ингээ аргалсан болоод ер нь нэг тийм аяллаа нэг тийм дээлтэй манах. Тэ өгдөө оройд үдэш ч гэсэн ингээд өмөрж бариад идэр сууж барихад. Таавны тавьдаг. Би энэ яг энэ бусад уусуудад хэрэг болох болоо даа л гэж. Мэдээж ингээд зарим уусууд надаасаа гоё явдаг ингээд тав тухтай явдаг тийм олон уусууд байгаа шүү дээ. Гэтэ тэд нар яг алгасч нь л үз. Зүгээр яг ингээд аялах байгаа
Тэгээд аялах сонирхолтой тийм усуд санаа авахын үүднээс яаж байгаа байхгүй. Тэгээд аяллаа худаг. Хоол цайныхаа хутгнаас гадна аяллаа бас нэг юм хутгатай байх хэрэгтэй. Аяллаа хутга нь манайх ч одоо аяллаа хутга сүүлийн үе жоохон цөөрцөндөө хоёр төрлийн хутга байдаг. Одоо энэ гадуур энэ хутгууд их болчихжээ. Манай аяллаа хутга энэ байж нэг нь жижиг нэг нь том. Энэ мод нь шүү дээ. Наадтал нь бас нэг ингээд ийм цэрэг хутга байгаа. Эдгэр чинь манай аялалд авч явдаг хутга юм. Жижиг том утгатай. Жижиг утгаар нь бас тэгээд ногоо мгаар ардах март. Нэг том заазуур шиг юмарт ногоо ардгаад тайлтай биш. Би сайхан ингэ ширхэгчлээ жиргээд та нар сайхан жиргээд ярьж шүү. Айд болохоор шаазааг авч явахгүй байх хэрэгтэй. Модоо их зүгээр ч одоо гадуур их гоё модон тагшнууд гардаг болчихжээ. Тэгээд модон тагшнуудаа сайн харж байгаа. Манайхын маажинд нэгээд модон тагшаа лакдсан байдаг шүү. Лак бол эрүүл мэндэд амар хортой зүйл шүү дээ. Манай дотоодын аягнууд эдрийг хосолтой шүү. Маажинд нь гэдэг маань одоо энийг ийм зүгийн балыг юутай холдог гэлээ. Энэ чинь байгалийн юмар нэгээд маажинд нь гэдэг маань манайхан за би нэг юу авчирд үзүүлээд. Манай аягнууд байгаа дөө. Одоо энэ манай эхнэрээ авч явдаг аяг энэ байна. Энэ миний авч явдаг аяг энэ байна. Энэ гадантаараа нэг юм гялгар байгаа шүү дээ. Энэ гялгар. Энэ нөгөө маажинд нь гэдгийг яриад байгаа. Энэ чинь уг нь бол зориулт нь бол зүгийн балыг юутай холдог гэлээ тэгж ингэж маажинд гэдэг гэсэн. Манайхан болохоор хусдын үндсийг авч ухангуудаа лактаад байгаа байхгүй. Лакууд амар хортой шүү дээ. Амар хортой зүйл байхгүй. Тэгэхээр энэ модон тагшаа бас сайн бодож аваарай. Тэг модон тагшны чинь аль болохоор олон үндэсний угтай тэгээд энэ ширхэх нь их нэгтвэжүүд идэлгээд аадаг. Ширхэх нь их өргөн чиг ширхэхтэй тэгээд үндэс багтаа бол тэгээд ер нь халуун хөдийн хэдэн удаа хийхдээ задраад унцдээ шүү дээ. Ер нь модоо яг ер нь их зүгээр. Болохгүй тэгээд төмөр аяг маяг. Ерөнхийдөө аялал чинь ихэвчлэн нэг гар дээр аяг тавыг чинь бариулах гэдэг байхгүй. Тийм учраас гар халахгүй. Дээрэс нь хагахгүй. Тийм л юм аяллаа юу таахаар. Тэрийг л яриад байгаа юм. Модон зүгээр итг. Манай модунаад ч гэсэн тийм байдаг. Тэгээд нэг копи мопи цаймаа уудаг муудаг юмнууд дандаа төмөр стаканууд байдаг шүү дээ. Модон тагш би энд аль дээр авсан юм оо эн чинь удаж байгаа. Одоо энэ гадуур зөндөө байлээ. Оргил дээр хүртэл сайхан хөөргийн оргил дээр ч гэсэн эдэн тагшнууд харагдаж илээ. Тэр тагшнууд ажгүй тагшнууд байлээ шүү дээ. Ерөнхийдөө урдаас ирсэн тагшнууд ер нь зүгээр шүү. Яг манай Монголын одоо энэ хусны үүсээр хийсэн тагшнууд эдгээр жоохон хэврэг байдгийг. Нөгөө халуун орны модны үндэс чи өөрөөсөө чулуу шиг юм байдгийн байлээ л. Тэр чинь ухаж барьж хийнэ гэдэг баг чулуун аяг шиг юм байгаа юм чи хөнгөн мөртөө. Халуун орн чинь нөгөө өвөл болдоггүй мод нь өөрөө үндэс элдв долоо юм хөлддөггүй учраас байнгын халуун байдаг учраас үндэс эдэр бүрстэ чулуу шиг болчихсон. Тэгээ халуун орны тагшаар юунаас Малбаас Непал балбаас эдэр энэ тагшнууд их ирдгий. Тэр тагшнууд их зүгээр шүү. Ер нь яг го тэдний жоохон үнэтэй л дээ. Гэтэ нэг авцсан байгаад баг эвтэйхэн хэрэглүүд насаараа хэрэглэндээ эмээгийн буруу аяг гэдэг шиг. Ер нь модон тагш өөртөө гэр орондоо идсэн зүгээр шүү дээ. Бид нар гэр орондоо идэл байж дгийг. Тэгээд энэ чинь эрүүл мэндэд ч гэсэн зүгээр. Тэгээ гар мар халахгүй барихгүй гоё шүү дээ. Мод юм. Манайх ер нь жоохон тийм органик юмд байгалийн юм жоохон дуртай тиймэрхүү айл л да. За тэг хувцсунараа сайн бодож явж хэрэгтэй. Ер нь хөдөө бол гоё явна гэж байхгүй шүү дээ. Яг манай ихтер мэгтер ер нь хүүхнүүд мөгрөд нэг жоохон тиймэрхүү юм байдаг л да. Нэг юм палаж илдэв болоо юмнууд бол байна. Миний бодод бол хөдөө бол гоё явна гэж байхгүй шүү дээ. Би бол одоо тэгээд нэг сайн
углааштай сандалтай байвал зүгээр. За тэгээд ер нь сандалаас салахгүй саргаад ирнэ дээ. Би бол нэг хөдөө угалдаг нэг сайн сандалтай. Тэгээ ер нь дандаа ер нь хөл нүцгэн дээ. Тэгээ сандалаа угалчихсан. Тэгээ бороо, шороо, шавар, шавха, элдв долоо юмд амар байдаг. Усны гутал яг би усны гутал авцсан л дээ. Гэхдээ усны гутал сүүлийн үед нэг хэрэглэхгүй. Ер нь бороор дайрсангүй юу? Усны гутлыг өмссөнгүй тий. Яг усны гутал авч явдгийн. Яг шавар мавартай элдв долоо. Гэхдээ сүүлийн үед би тийм ослтой нөгөө шавар, шавха, уулын хиц даваа гэж тэгж би явахгүй байгаа л да. Тэгэхээр усны гутал ер нь бол хэрэгтэй л дээ. Өглөө өрөө мөр хоолойг өрөөний өвддөг хүнд бол тодортой усны гутал. Хүүхдэд бол усны гутал ястай яг хэрэгтэй. Модонод битээр бүр ийм Орсын ийм дотортой нимгэн нэхий дотортой тийм усны гутал. Манай модоноо бол ерөнхийдөө зуны аялалд ихэхэд усны гуталтайгаа бас өөрөө ч их дуртай нөгөө усны гуталтанда төрөлтэй гуталтанда дуртай. Тэрнтэйгээс явсаар байгаа халуун өдөрчсөн усны гутлаа өмссөн гүйж байгаа юм чинь. Тэгээд усны гуталтайгаа нэг шавар шавхаа янз янз зэмд хуулаад тэгээд өөрөө гоё хөгжилтэй байгаа байхгүй тэрнтэй. Тэгээд усны гуталтаа хүүхдүүд бол их чухал шүү. Тэгэхгүй бол ингээд дандаа гутлаас авруулах гэдэг. Усны гутал. За тэгээд нэг дотортой өвөл мөвөл өмсдөг дотортой нэг юм биеийн тамирын өмднүүд байдаг юм зузаан дотортой. За тэр их хэрэгтэй байдаг шүү. Бид нар ч дандаа нартай явахгүй. Үргэлжилсэн 1-2 өдрийн үргэлжилсэн борооч байгаа. Тэгээд зарим газар ингээд уулын орой хангаа нутаг мод томтой амар хүүт. Тэгээд нэг нимгэн шорт мортой өдрийн халуун наран нимгэн шорт морттой давхиж байгаа орой ололтор чинь тэгэл даараа ш цэвэлзээ салхилал. Тэгээд борооны дараа мараа олцтой амар хүүтэр ш. Ер нь бол хүүтэрнэ. Зарим газар хяруу унаа. За тийм үед нэг ингээд нэг хавар намрын нэг дотортой гутал. За тэгээд нэг дотортой өмдөө курдтгаа өмсөнгүүд зүгээр парта байж нар шагаа орсон юм чиг пүх гэж явчихдаг шүү дээ. Тэгэхээр дулаан хувцас авч явдгийг. Дулаан хувцас. Энэ бол их чухал шүү. Хүн бол хувцас нэмгэхэд бол яаж нэмгэж болдог. Зузаан хувцаа мартчаад идэх байхгүй. Тэгэл яста хүлдэж өхөнгөө алдна 90 ам даржирна. Ер нь нэг юм зузаан ийм хүртэг мүрдэгтэй байхад ер нь дэмгүү. Энэ байгаль гэдэг зүйл маань яса таашгүй. Яг олон нийтийн газараа зүгээр ингээд засамлаар давхсаар хагаад нэг кемпт очиод амарчдаг. Тэгээ тэнцэнэ нэг хит хонж байгаа нэг нуурын ирдэ ч юм уу голын ирдэ тийжээд буцаад гэртээ дахиад ирдэг бол ийм олон новшоор хэрэггүй л дээ. Новш хэрэггүй. Зүгээр ингээд нэг хүмүүс явдаггүй, барьдаггүй, ховор явдаг. Тэгээд нэг уул гүвээ даваа зам мэдгүй газар мазараа явдаг. Ингээд мань мичиг энэ жоохон гаж тонтой багийнуудад бол ер нь бүх юм дээр бэлтгэлтэй байхгүй бол болдоггүй. Бүх юм дээр бэлтгэлтэй биелэн явж байхгүй. Би ч одоо ингээд ийм яг олон хүмүүс голын ирэг дээр ч юм уу нуурын ирэг дээр шамбаарлаад ингээд ялаа батхан шиг шавчихсан тийм юмнуудын дунд очиод ирсэн амарсан ч болдохгүй унтж чадахгүй энэ тэнд хөгжим хангинуулаад хүмүүс орилоод дуулаад тэрэ инээ гэдэг одоо шүнж ирсэн унтдаггүй шүү дээ. Одоо ингээд энэ хөвсгөл жангааж тэр надад хатгалж тэр тэгэл энэ ер нь одоо энэ зам дагуу тэргийн цагаан уун дээж тэр энэ орхны хүрхээс тэр амар шамбаардаг шавдаг. Тэгээ монголчууд нэг гайт юм шиг харигтаа заваараал тэгэл унтахгүй ерөөсөө хүн амьтаа хажууд нь бас нэг амрах гэж явж байгаа шүү гэж бүстэй тэрийг бүстэй огт тоохгүй орилоор чарлаад уугаад идээл. Ерөөсөө унтахгүй ингээд машин тэрэгтэй ингээд шүн ингээд нэг том хүчтэй амар цагаан гэрлүүд тусгаад барайл ингэж явж мовал бүдүүлэг штэ заваа штэ. Тийм учраас би нэг тиймэрхүү юмас ухтааж явдаг. Бөөр ингээд эзгүй зилүүд газар ингэж явдаг. Тий эзгүй зилүүд газар явдаг учраас ингээд тав тухай осод аваараа янз юмд бодож явдаг байхгүй. Манай бадмаа ата таван богд бас чанга штэ. Сайхнаар гарч ирснээр засаа шуураад наачдаг газар шүү дээ. Тэгээд гарч идэнтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө гарч идэн магнат дүүжилдэг чийдний идэр чинь гэрэл идэр чинь бол нарны зайгаа яадаг манхан тэрийг надаар заалуулдаг юм гэж байгаа. Гарч идэн бол нэгэн сайн холын тусахтай байж үл юу зүгээр. Ер нь гарч идэнгээр янз янзын амтан үргэждэг штэ. Энэ тэнд явж байгаа за улаан цам чон маань илдэвд одоо гэдэг юм уу ядта энэ зөлбөр нохоонод байдаг байхгүй. Зөлбөр нохоо эдрийг бол хүчтэй гарч идэнгээр үргэждэг.
Тэгээ гарч идэх чухал шүү. Ер нь бол жижиг шажиг юмнууд үргээдэг. Тэгээ бас мэдээж шөнийн харанхуйд бас замаа харах барих гэдэг. Дуран хэрэгтэй гэдэг. Дуран. Би ингээд 2 3 дурантай байсан. Тэгээд Оросын дуранч байсан. Тэгээд янз янзын Герман дуранч байсан. Тэгээд сүүлийн үед би нэг Япон дурантай болсон. Миний тэр Япон дуран маань тэгээд би нөгөө дурангуудаа дүүнэр мөнөр таньдаг найзуудтай өгцөн л дөө. Надаас дуран битээ асуугаарай гэж. Одоо нэг ганц Япон дурантай. Тэр миний тэр Япон дуран яадаг вэ гэхтээ фоксоо өөрөө тааруулчихдээ. Ингээд дуран чи ингээд өөрөө ингээд фокс тааруулах гэдэг юм шүү дээ. Тэгэхгүй ингээд дуран нь өөрөө фоксоо тааруулчдаг. Автомат фокстой дуран байхгүй. Ер нь зүгээр үйдэг. Хүн нүдэрээ ингээд алсын бараг ер нь баримжаач харна уу гэхээс аль зам нь хаагуур давж гин үү, хаан суурин газар байна. Ингээд бүр тэнд ингээд гялцдаг байхгүй. Уулын бүр ингээд тэгээ бүр алс ингээд зэрэглээ юм уу, юу юм мэддэггүй ингээд гялалзаал. Наанаас нь дуран тавина шүү дээ. Дурандаал. Тэнд нэг суурин газар байгаа юм байна гэл. За ийшиг нэг айл. Ийшиг бол отос юу ч байхгүй юм байна. Ийш явах аюултай юм байна гэл. Тэр мэрэг харна. Энэ зам чи ингэж явсараа тэр дээшгээ гараа бүдгэрээ явчих чинь. Энд чи мод руу орчиж байгаа юм байна. Энэ замаар яваад дэми юм байна. Энд чинь нөгөөх мод хулгай анчтын ч юм уус хулгай мод хийдэг мэдэг тийм усуудын зам юм байна. Болим энэ олон нийтийн зам нь энүүгээр явж байгаа юм байна. Дуран хэрэгтэй гэдэг хөхгүй. Дурандаг. Би бол буу шидэм угаасаа надад буу шидэмч байхгүй. Би ер нь буу шидэмний юм дургу. Ер нь бол ан гөрөө янз янз. Мэдээж ан гөрөө сонирхдаг усуд буу шуудгаа явдаг л баг. Би бол тэр талын юм бол би угаасаа тийм дургу. Амьтны аим хороох дургу гэдэг юм уу? Тэр талын тэр зүгийн хүн учраас надад бол тийм буу шидэм бол байхгүй. Зүгээр янз янзын хутгнууд бол байдаг. Над дээр ингээд том ан хийдгүү мөртлөө ангийн юм том хутгач би жижиг ивгдэг барьдаг гэд. Яг гоо ингээд аялал маялал карма марвантай авч явж муух. Ерөнхийдөө бусдаасаа салж явах муух энэ төр хутаг мутгатай. Зүгээр нэг баа шийх гэж явахдаа хүртэл би нэг тонгор кармалж явдаг шүү дээ. Юм яаж мэдгүй. Нийтээ гэрийнхнээсээ хоолойчсан сайхан хүндэрсэн сууж одоо нохоо шагаад ороод ирвэл одоо тэгээд чулуу шүүрхээс илүүтэйгээр хутгаа гаргаад тэгээд ер нь л зөрөхгүй л бол уруулж явахаар зөрж хутгалахгүй л бол ер нь чон монд идүүлнэ гэхээс илүүтэйгээр золбин нохонод хээр хөдөө зөндөө явж идэг байхгүй. Айлын золбирсан ч юм уу эсвэл айлын нохон ч юм уу юун ч юм мэддэхгүй ингээд гинт гараад ирдэг. Бид нар одоо ингээд юун дээр байж байгаа чинь тэлбэн нууранд нэгэн тэр чинь зайтай шүү дээ. Иргэн тойрон айд байхгүй. Нэгэн зайтай тэлбэн нууранд ингээд бид нуурын иргэдээ бид нар чи хонжох чинь ингээд 2 3 нохонод яваад байгаа юм чи майхны ойролцоо. Айлын нохоо юм одоо юуны нохоо юм мэдэхгүй. Тэгээ хоолны үнээр авчдаг байхгүй юу. Ингээд мэдээж тэр чинь ингээд хоол хийж байгаа шүү дээ. Хоолгод хоолны үнээр аваад ингээд хүрээд ирж байгаа байхгүй. Тэгээ шүн ингээд тэр хоолнуудаа юмнуудаа дээшээ ачаан дээрээ тавьж машин доогоор шургуулж шууд идэнэ. Тийм учраас бүр ингээд ачаан дээрээ тавиад эдэр ингэж яаж байгаа. Тэгээд ачаан дээрээ тавихтаа бас болгоомжтой тавихгүй өглөөний наранд өмхөрчдөг байхгүй юу. Ачаан дээр байж байгаа бид нар чинь өглөө чинь 100 чинь нөгөө 5 бараг 4 5 гээд нар бос чинь тэг чинь бид нар чинь унтчих дээ. Тэгэхээр чинь ачаан дээр тавихтаа бас өмхөрч гэдэг. Ер нь яг хөө ингээд зарим одоо ер нь зарим машинд хөргүүртэй идэр байгаа л да. Гэтэ тэр чинь бас аккумулятор сорчих гээд идэг юм аа. Банк нормалдаа дээлтэй нь биш. Тэгээд яг хөө ингээд яг энд хэрэгцээний юмнуудаа боогоод таглаад олон дахин ингэж нээхгүй ингээд дарчуул яг хүүднэ хадгалдаг. Тэгээ ер нь одоо тиймэрхүү юмнууд бас нэг юмнууд бий. Тэгээ манайхны одоо ингээд аялал зориулсан пакетлцсан тийм хоол мол ер нь амар байдаг. Бэлэн гомын идэр их амар байдаг шүү дээ. Бид нар бол нэг бэлэн гомын иддгүү мөртлөө модуна зүгээр. Аялалд явахлаар бид нар ингээд бэлэн гом аав шүү дээ. Бэлэн гом заавал тэр нэг бэлэн гомыг амтлах илүү долоо юм биш. Өөрсдөө нөгөөх ингээд магцахтай бэлэн гомгоо ичээд айгу хурдан тэгээд их амттай гоё болчихдог байхгүй. Тэгээд угзардаг татлага мэдгүй яг л либоттой машин болоо либотик бол зүгээр дээ винч. Би гэхдээ миний 105 ч либотиктай байсан. Либотикоос илүү надад татлага их хэрэг болсон шүү. Яг л либотик бол жижиг шажиг шавар маавар янз янз юм дээр бол татаад угзрах өөрийн татах юмуд байж байвал бас газар мазар дугуй муу болж л байгаа юм л та.
модод илүүд болон эсвэл нэг хандаа машин явж нэг машинаасаа холдож байгаад леботхороо татаад гарчил та жижиг юм дээр. За одоо ер нь бол ингээд бүр ингээд намайг цаас мас илүүд болоо ингээд бүр илгээрээ хитдэг байрдаг. Тим дээр бол татлах хэрэгтэй. Мэдээж хурц. Хүүхэн авч явж байгаа хурц авч яв гэдэг шиг. Хурц бол мэдээж ямар ч бүх машинд хурц хэрэгтэй. Ер нь бол ивхтэй хурцнууд байгаа шүү дээ. Нэг юм урт биш ивхчдэг. Суулаа ивхчдэг. Тийм RB хурцнууд одоо бид олон жил янз дэш явсаа жижиг шаж юм цогцолсоор манай юмнууд бол нэлээд төгсөрсөн л да. Манай хурц мурц бол ер нь янзын хурцнууд байгаа л да. Ивхээ ячдаг. Тэгээ би татлага одоо миний аяллаа хамаг ер нь чухал юмнууд маань миний 105 саяны зардаг нэг 150 парадота маань цуг нөгөө дүүдээ өгцөн л татлага матлага данкрад илдэв долоо юм да. Шаврын данкрад мэдгүй би шаврын данкрад нэг хэрэгжилж байгаагүй. Жохон овртой хачин байдаг. Тэгээ ерөнхийдөө данкрад идэр чинь бол нэлээд сайн доошгоо юм ивэд банц тавьж байгаа. Нэг банц авч явах зүгээр идэв чинь ерөнхийдөө нэг юм 40 см-ийн нэлээд зузаан банц авч явахад шигдэж орохгүй. Тэгээ тэрэн дээрээ тавьж байгаа данкрад чинь нэлээд урт суунчдаг бол ер нь болчдөг юм дөө. Тэгээ татлага бол чухал шүү. Ер нь болж игэл хоёр татлагтай авах чинь ер нь зүгээр. Зарим нь чинь 50 м-ээс зарим нь одоо баг тэгэл 10 м-ээс татдаг юмуд чинь ер нь баг. Тэгэл ер нь 20 м заримдаа 30-40 м-ээс эдэр татж матах хэрэгцээ шаардлага гарна шүү дээ. Бүр холоос хуурай газараас татах матах гэдэг. Тэгэхээр энэ холбод татлах. Тэгээд угзардаг татлах чи өөрөө ингээд нэлээд татж байгаа зогсчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө угзардаг татч өөрөө ашлаар машинаа инерцээрээ татаа гаргацдаг. Бүр улаан цам ингээд эргүүлээд татаад байхгүй. Угзардаг татлагын чи гоё нь тэр шүү дээ. Ерөнхийдөө нэг сайн хоошоо ухраад ингээд зогсоо байж. Тэгээ хүлээж жагаад аяндаа өөрөө ингээд агшаад ингээд татаад өөрөө угзраа гаргаад ирдэг байхгүй юу. Энэ хатуу татлагууд чи ерөнхийдөө машин ивчих гээд идэг. Машины одоо тэр доод юм уу ханц татчих гээд ерөнхийдөө хүчтэй машинаар машин татвал ер нь ханц шаа. Гагнаас магнаас ханзарчих гээд идэг. Тэгэхээр энэ уян татлага угзардаг татлага юм зүгээр юм болов уу гэж би бодсон. Ер нь зүгээр юм болов даа гэж. Тэгээ хурцж байгаа л тэгэл шал эрзэн бас их зүгээр идэв шүү дээ. Шал эрзэн чинь нэлийн зузаан дэжгүй шал эрзэнтэй бол жижиг шажиг ингээд няцгансан чацгасан шавар маврантай шал эрзэнээ дэвсэж байгаа гарч тээ. Гэх мэтлэнгээ. За өөр асууж тодруулах юм байна уу? Одоо аяллаа менежер юм ааш. Эдийн дэдгүүр ажлууд юм шиг юм ярьлаа шүү дээ. За тэр ялааны зарцлага маслага шумуудын зарцлага шал дэми юм байл шүү манайха. Тэр чинь зүгээр нэг юм хачин балиар үнэртэй. Тэгээ сүүл дээрээ би ховдод аваачиж нөгөө шумуул буян тоолын ирдэр шумуул божигнаад тэр нэг шумуудын зарцлага авч явсан нөгөөдгөрөө гаран дээр зарцаа хийсэн чи байхгүй нөгөөд чинь гаран дээр нэг юм хачин зунгаарлцсан нэг заваа юм байд юм билээ. Нэг хачин үнэртэй. Тэгээ сүүл дээрээ тэндээс харшид өгөөд загтнаад хогийн юм бэл. Тэгсэн дөрөв зүгээр утаад байжсэн хамаагүй дээр. Утаж мутаад. Тэгээ ер нь бол эхнээсээ бүгд гадаа юуны нэг уурган гэрэл гэж яддаг шүү дээ. Уурган гэрэл. Уурган гэрэл их зүгээр яддаг шүү дээ. Яагаад гэвэл нэг чам дээр ирэх гэж байгаа нэг хамаг юунууд чинь шумуул элдэг долоон шавьчнууд энэ уурган гэрлээ тойроо дөө тэр дээр байж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нэг жижиг гэрэл чинь ширээн дээр байж байгаа ингээд орой үдс хоолоо ихэхдээ нэг жижиг гэрэл мэрлүүд чинь хамаг энэ тентгийн бүх шавьчнуудыг бүгдийг цуглуулчихдаг байхгүй. Тэгэхээр уурган гэр нэг машины хажууд талцаа оож байгаа аккумулятортой орчдөг. Дөө тэр дээр үүдэг. Тэн дээр явж байгаа байхгүй. Тэгээ ер нь эхнээсээ авахгүйлаад майхныхаа амыг нээж гал гадаа ер нь гэрлээ асаг орчихжээ. Гадаа майхны амууд. Тэгэхээр чинь нөгөө майхан дотор байсан. Тэгээ майхнаа жоохон хөдөлгөөд ингээд сэвчлэр майхан дотор байсан шавьчнууд нэг гэрлүүр татгтай явахлаар майхнаа хаагаал унтаад байна. Тэгээ ер нь бол майхандаа нэг орж гардгүйгээр ихнээсээ авахгүй унтахтаа нэг онгоолгоод шээж бахтаа нэг онгоолгоод тэгж явбал ер нь зүгээр тэхгүй бол шумууланд идүүлээд одоо манай ихнэр бол надад арга зааж өгсөн. Шумууланд идвэл хамаагүй самардахгүй зүгээр ингээ хумсалчжээ гэдэг. Хумсалчдаг. Дээрээс нь бас нэг одоо энэ нэг турк ногоон тос идэргээл халдаг тос нуруу нугсан сайн мэ энэ төр идэргээл юунод байдгийг штэ.
Түрк тос гэдэг юм нэг юм халддаг юм гата тос байдаг шүү дээ. Тийм тосыг шумуултанд дэстэй янз шүү дээ тэр. Ийм гата тос байдаг шүү дээ. Одоо манайхны энэ гадуур зөндөө ээж удаа түрк тос ногоон тос гэдэг. Тэрийг тэр нуруу нугсныг айхтар яахгүй те. Тэрийг шумууланд явуул их зүгээр. Шумууланд. Тэр янз. Дорхнод арна. Газан билетийг манайх газар л явж байгаа шүү дээ. Яг гоо зарим усад бүр ийм том боллонтой газ мацтай явдаг. Манайх тийм байхгүй. Манайх зүгээр л босоод юуны аялын зүгээр нэг ийм газан билетийг манайд байгаа. Газ тэгэл газараа л яадаг. Бид нар нөгөө нэг амар тийм олон хүний хоол моол ч юм уу те. Тэгээ банкын халуун юм дээр юм хийгээд байдаг учраас зүгээр нэг жирийн газан билетийг тэгээ газан билетэндээ тохирсон. Газан билет чи хамгийн гол нь бас нөмөрлөх өөр ингэсэн юутай байвал зүгээр. Бас ингээд аялын ширээ чинь бас ингээд г хэлбэртэй болгож жагаад ингээд г хэлбэртэй болгож жагаад газаа тавьж жагаад яачдیں۔ Тэгэхгүй бол ингээд ер нь бол дандаа сахихад идэв шүү дээ. Ер нь дандаа машины хажууд хамаагүй газ маз ивэл уславар талаас бодсон ч гэсэн. Ер нь гэдэг газан билетгээ нөмөрлөх юм дээр аялын ширээгээ ихлээр унгаачдгийг унгааж жагаад ингэж яг сахихтад талаас ингэж г хэлбэртэй болгож жагаад хоо цагаа яангуудаа за хоол болчтой гот аялын ширээгээ дийлгэж жагаад тэгэл юм айдчихдаг байхгүй. Газан билет аюултай. Яг хоо газан билет би олон жилийн газан билет гэж амар штэ. Ер нь бол амар. Ер нь ил гал мал илтгэв дулаа юм бол нэг төлдөггүй. Юм яаж мэдхгүй бас гал төмөр тавьчих юм билүү. Энэ тэнтгэ очмоч нь гайтай юм шиг очмоч үсэрсэн мэдхгүй ч майхан тэргээ шатаачих юм билүү. Ер нь яг хоо ингээд олуулаа явж байгаа зарим үед нэг голын ирмэр дээр арманчглах нэг үе юм уу байж штэ нэг арманчглаад тэр үедээ бол нэг яг авч явж байгаа нэг шуудаа төлөө бас хаяа авч явдгийг. Гэтэ нэг ер нь зай талбай манайх чи ингээд юм жигсээр хагаад ер нь зай талбай ер нь багтай. Тэг яг нэг хэдин жоохон заримдаа аргал ерөнхийдөө аргал хуурай газар байж бол аргал төвдг ярина. Тэгээд ийм хүнсний гэлгэр утанд аргал түүгээ явж идэг. Аргал ер нь хэрэгтэй дээ шүү. Ер нь аргал олддгүй шүү дээ. Аргал хүмүүс ингээд бодглохлоор ингээд хөдөө юм чи өстой ингээд юу л өн аргал гэдгийг. Ер нь ихэнх аргалууд ноот юм байждаг. Ингээд ер нь бороо шороо орсны дараа аргал тийм хурдан хатахгүй ноот өвсөн дээр ер нь хатахгүй шүү дээ. Тэгээ хуурай аргал олдно гонж. Тэгээд энэ гадны дээдлийн гадна талаа хатцсан татаад гаргаад ирэнгүү чинь тэгээд дотор юм чийгтэй ер нь асахгүй. Тийм учраас ер нь л ингээд нэг жоохон хуурай сайртай майртай элдэд болоо юм дээр явж байгаа аргад харалж ивэл ерөөсгөө ингээд гэрхнээр тарж гүгэл аргал цуглуулсан ер нь зүгээр. Аргалаар ч нөгөө ялаа шумуулааж утан барин тэгин ингэн идэргээл хоол цай хийж жагаад аргалын утаанд дор сууж жагаад ер нь тэгээд стресс гой тайлдаг байхгүй юу. Ер нь манайх бол одоо ингээд аргал авч явж идэг дандаа гэдгээр уттай. Тэгээд би одоо эхнэр ингээд хоолоо ихтэн би нэлээ хосхон зайнаас ингээд салхин дээрээс нь аргал унгасгаа тавьчихдیں۔ Газтаал шууд ийм гар газтаал аргалаас ач. Тэг бүр ийм аргалын хуучин юутай явдгийг. Одоо энэ нэг хайруулын тавг байж тээ нэг хэрэглэхгүй болцсон хайруулын тавг байдаг шүү дээ. Манайд тийм хэрэглэхгүй аяллаа хайруулын тавг байдаг. Тэрэн дээр хоол цай биш аргал угуулдаг байхгүй юу? Хайруулын тавган дээр аргалаа тавиад биш газтаа тасаачдээ. Тэгэхгүй бол газар мазар шатаахгүй дээрээс нь бас нэг дараа нь ингэж унтрааж монтрахад ч гэсэн амар байдаг байхгүй юу? Хайруулын тавг манай нэг буучин хайруулын тавг байдаг. Жохон ийм ишмиш муудсан. Гэтэ тэрийг авч явд гэлгуурт энэ төр гэдэг. Тэрийг дээр аргалаа унгасчдаг байхгүй. Ийш тийш төмөр тэгдэхгүй. Тэгээд ихнэрийнхээ дээрээс ингээд утаа тавьчихдаг. Тэгээ өөрөө ч гэсэн би бол энэ аргалын үнэр аргалын утаанд ор суух дуртай. Өөрөө ч гэсэн. Нэх гоё идэв штэ ингээд зуны нэг сайхан ингээд нэг намуухан орой ингээд нар ингээд жарах галан улаагаал. Тэгээд нэг аргалын ингээд нэг цэнхэр утаанд ор ингээд нэг сууж хасын бараа хараад халуун кофе уугаад ингээд сууж гоё штэ. Сайхан. Аргалын үнэр юм чи амар гоё ядаргаа тайлдаг байхгүй. Тэгээд энэ аяллаа сандал чи өөрөө гоё том тэгээд тухтай зөөлөн тийм байх гоё байдаг. Сандал мандлыг чухал шүү. Манайх ийм жижиг шажиг юмуд хүний айгүй гоё юм ай тухыг яадаг байхгүй. Ай тухыг хангадаг. Жижиг шажиг юмуд. Одоо тэр зөөврийн ноол, аяллаа сандал, одоо аяллаа ширээ
эдэр чинь хийлдэг гуц эдэр чинь бол амар гоё ингээд хүний гоё болгодог. Аялах гоё амттай гоё болгодог байхгүй. Тэгээ дуран муран эдэр чинь бүр оройд ингээд сууж байгаа. Тэгээ хол байж байгаа тэр айл майл дурандаа тэр айлын гадаа ингээд үхэр тугал мугал үнэ мүлээ сааж байгаа барьж байгаа моцөктэй тавьж байгаа барьж байгаа. Яа улаан цам айлын хаяанд очиж буучууд муухай шүү дээ ер нь хэцүү шүү дээ. Айландаа ч хэцүү, мануудаа ч хэцүү. Тэгээд айлаа жоохон хүндээ холгож байж байгаа. Тэгээ зүгээр дурандаа болох ингээд холоол ингээд холоос ингээд сахан хараад байж байгаа их гоё идэх байхгүй. Усны хувьд аршаа голын ус мэдгүй би бол ер нь бол яадгийг дэлгүүрээс энэ 5 литрийн ус аваа авчихдээ. Тэгэхгүй ингээд ер нь бол усгүй газраар их явна таарсан усаа очиод авъя гэхлээр ингээд малын хөл мүл одоо ингээд малын өтөг бууц янз янзын юмтай ингээд энэ ер нь зам дагуух уснууч ер нь их бохор идэх байхгүй. Их бохорцсон байдаг. Машин дээр гарч марсаар байгаа ч юм уу шууд эсвэл ингээд доогор замаг момог хөвж мөөд ингээд янз янзын юмнууд ингээд болчихсон. Гидс мэдс илүүд бол юм эвгүүт энэ тэр юмудаа бүр гоё нэг уулын шожигсан горх морх тааруул хаашаа гэхээс ер нь бол замаас ингээд голоос ус хутгаж явах барих хэдэр бол ер нь тийм ээ. Тийм учраас одоо ийм сайхан хөгжсөн байхад суурин газраас зүгээр ингээд цэврээс аваа явчихсан шулуух. Би бол тэгдэг цэврээс аваад явчихдаг. Тэр хоолцоо игээд хөгдөж ч гэсэн ингээд зүгээр ингээд цэврээс ууж жагаад ч гэсэн санаа зовхонгүй. Тийм байдаг шүү. Идэг долоо энэ тэнд явж байхдаа янз янзын аршаа маршаа ингээд манайхан ингээд өгөх гэж байгаа юм шиг өвчнөд идэгдсэн хэвтрийн баг шиг хаашаа амир гаргадаг шүү дээ. Бүр хэвтрийн нэг үхэл амьдралын зааг дээр явж таарсан хашаан болгоно уугаал бариад ингээл яваад идэх хэрэгтэй гэл үггүй штэ таарахгүй юм зөндөө идэх байхгүй. Би бол янз янзын энэ тэнд явж чад янз янзын аршаа маш уудаггүй. Тэр нутгийнхан тэглээ инглээ тэрэн цай энэ цай би юу уудаггүй. Халуу аршаа маршанд ордгоо. Халуу аршаанаас одоо бөөрийн дутагдал болсон зүрхэндээ импакт болоод зүрх нь хаагаад өгцөн ус зөндөө идэх штэ. Одоо энэ цэнхрийн халуу аршаан ч юм уу өөр энэ тентгийн халуу аршаанд ингээд тавх гэж ороод шууд бөөрн ажтгаагүй болоод бөөрийн дутагдалд орцсон. Манай хамаатан ч биш дээ. Зүгээр байсан хүн халуу аршаан руу давхиж оронгуудаа. Тэгээ бөөрийн дутагдал болоод тэгээд тэрэндээ сэхэл авахгүй сараад өгцөн шүү дээ. Зүрх мөрхөн хаацсан цусаар авцсан тийм усч байдаг. Ер нь энэ тэнд явж байгаа энэ байгалийн янз янзын юмнуудыг ингээд шууд аваад ингээд хэрэгж мэрэглэх бол ер нь осолтой шүү. Зүгээр л мөрөөрөө л явах хэрэгтэй. Би бол тэр талын хүн. Зүгээр мөрөөрөө л явдаг. Тэр цай, энэ цай гэл энэ ч ургамаа сайн, тэр ч аршаан сайн. Ингэдэг тэгдэг гэдэргээл би бол тэгж өлөнтдөггүй. Зүгээр мөрөөрөө л явдаг. Тэрэн дээр хөдөө явахд гүүний сам яг дотроо цэвэрлэж байгаа усуд дотроо цэвэрлэх мэвэрлэх тийм усудод гүүний сам уух зүгээрээ хэлж байгаа шүү. Нэг жалга малхтай газар л яахгүй бол саамаамаа уухгүй бол хяналтгүйгээр л буудсан штэ. тэгэл пүр парк гэл тэгээ яг жоохон суурин байж байгаад 1-2 хоног тэгээ нэг сайхан гидсээ сэвэрлээ тэгээ болоо штэ. Нэг гидс яг туулгаж гүйлгэх гэдэг гүний сан ба сайхан туулганаа гүйлгэнэ. Тэгтээ шүү. За тэгээд та бүхэнтэйгээ зөндөө ярьлаа би. Цай цугаа ууя да. За манайхан тэгээд эх орноор сайхан аялаарэ. Тэгээ хүний амьдрал юу аялал үлддэг шүү. Юу аялал үлддэг. Биднээс амьдралын дурсамжин дотор. Бид нар нэх их харагдаж уусан цэнгсэн тэр тухайгаа нэр нь их бодохгүй шүү дээ. Тэр зургуудыг харгаж гис их муухай байдаг шүү дээ. Юу нэг баяр наадамлал уугаал идээл тэгсэн зураг мураг эдрийг харахлаар ч гэсэн ер нь сүулт харгаж гис муухай байдаг байхгүй юу. Нэг согтуу хүлч нэг юм ундуу ширээ уусан ийдсэн заваа балер юмуд. Тэгсэн дээр зүгээр энэ тэнд ингээд аялж ийсэн уулын орой дээр тэр модны хажууд усны дэргэд нуурын хөвөөнд тэр байсан тэр зургууд маань биднээс сэтгэлийг амар гоё хөгжөөдөг. Дурсамж айгуу гоё сэтрээдэх айгуу гоё зүйл шүү дээ. Тэр аялын үе сонсч ийсэн машины хөгжмөдөр явж ийсэн дуунууд хүртэл дахин сонсоход тэр дурсамж хөглөж идэг шүү дээ. Дурсамж хөглөж идэг тэнд явж байгаа сонсч ийсэн дуунууд тэгдэг шүү дээ. Тэгэхээр аялал бол айгуу гоё ингээд одоо ингээд би аяллаа надад хэдэн зуун зурнууд байгаа.
бичлэгүүч байгаа. Зургнууд бичлэгүүд тэднээс мэднэсгээ харж байгаад айгүй гоё байд шүү дээ. Амар гоё. Энэ үе залуу ээжтэй, зоригтой ээжтэй гэдгээл яриа суучдаг шүү дээ. Ингээд ихнэрдэг оюулаа ингээд аялын бичлэгээ үзэл. Энэ яста тэнх хоёр гар шүү нэрээ. Ингэж өгчүүл яана гэж мэгээд яриа суучдаг шүү дээ. Яста мангар юм шиг. Одоо яста ингэж явахгүй шүү дээ. Тэр их гоё зүйл. Бид нар өөр тийм олон юм дурсдаггүй. Одоо ч баагаад байгаа юм. Оо бурхан минь. За миний бааш шээстэй ажил эхэллээ. За манайха